Сайн бацхан үзэгчдээ миний анхны ярилцлага энэ удаагийн дугаараар Жанжив Сэмхүү маань оролцож байна. За, Жанжив Сэмхүү чи өөрийгөө танилцуулаад өгч надаа. 3 настай. 3 жилдээ уйлдаггүй явдаг. Цэцэрлэгтээ уйлдаггүй явдаг юм уу? Ямар мундаг хүүхэд вэ? За, тэгвэл багштайгаа хамтдаа гой үлгэр сонсъё. Чи анхааралтай сайн сонсоорой за. За. Эртээ урдын цагт нэгэн тосгоны захад заан амьдардаг байжээ. Заан өдөр бүр голд очиж ус уун. Тэр голын ирэг дээр бас нэгэн огт нь амьдардаг байв. Заан ус ууж ханаад огтны нүхийг усаар шүршиж усанд давтуулдаг юмсанжээ. Ингээд огтныг тисхийн аргагүй зовлон зүдгүүрт унахаар нь огт нь "Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч" гэж олон удаа гуйжээ. Нэгэн өдөр зааныг ирэхэд огт нь "Миний орон байрыг сүйтггээ зогсоохгүй бол танд дайн зарлан шүү" гэв. Заан энэ үгийг сонсоод хөхинээд нь хүрч гинэ. Огт нь тэр хавийн айлуудад "Би заантай байлдана. Тийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж холдохгүй бол дайны хөлд үрэгдэн шүү" гэж зарлжээ. Гэтэл баян хүмүүс огтны үгийг бас л тоохгүй. "Энэ өчүүхэн муу огт нь заантай яаж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгч гэж юу байх вэ?" гэд нүүсэнгүй. Харин ядуу ардууд огтны үгийг сонсоод бидэнд аюул учирч магадгүйгээд нүүцгээжээ. Харин энгийн ардууд огтны үгийг сонсоод бидэнд аюул учирч магадгүйгээд нүүцгээжээ. Маргааш нь зааныг ус уухаар ирэхэд огт нь хамрынхан нүхээр орж улаан хоолой уушиг зүрхийг нь урж гарчээ. Заан амьд тэмцэж чарлан цовхчин туйлж хав айрын айл амьтныг дайран сүйтгэж нүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрох болгожээ. Заан галзуурч өгсөнд огт нь зааны хамрын нүхээр буцаж гараад голын ирэхтэй очиж амар сайхандаа жаргаж гинэ. Огтны уршиг олонд гэдгийн учир энэ билгөө. За, үлгэрээ ойлгосон уу? За, үлгэрт тэгвэл ямар амьтан гардаг вэ? Ямар амьтан гардаг лээ? Заан. Заан. Хулаг. Хулгай нь гардаг тийм ээ. За, тэгвэл заан хаана амьдардаг гэлээ? Заан хаана амьдардаг гэлээ энэ нартаа? Заан хаана амьдардаг гэлээ? За, тосгоны захад заан амьдардаг. За, тэгвэл хулгай нь хаана амьдардаг юм болоо? Доор. Нүхтэй би. Нүхэнд амьдардаг тий? За, охтны нүхэнд орно юу хийсэн болоо? Охтны нүхэнд юу хийлээ? Ус. За, охт нь тэгвэл яагаад ууралсан болоо? Чи юу гэж ядж байна вэ? Яагаад ууралсан? Охтны нүхэн зүгээр зөндөө бол ус хийсэн болохоор охт нь ууралсан болоо? Тэгсэн үү? За, тэгвэл охт нь ер нь бол заанд юу гэж хэлсэн бэ? Би тэмээ заасан. Охт нь болохоор "Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч" гэж заанд хэлсэн тийм ээ. Хэрвээ сүтгэхгүй байх юм бол би чамтай дайн зарлан шүү гэж хэлсэн. Тэгсэн үү? За, Сэмбэ тэгвэл хоёулаа сая үлгэрийн талаар ярьсан чи одоо чиний талаар ярих уу? За, чи хинтэйгээ амьдардаг вэ? Ээж автаа. Ээж автаа амьдардаг уу? За, тэгвэл чамд найзууд байгаа юу? Бага. Боболо ихэдэн бага. Ихэдэн байгаа юу? За, чи тэгвэл тэр цэцэрлэгтэр найзуудтайгаа тоглодог уу? Яаж ямар тоглоомор тоглодог вэ? Машин бас илүүлдэг. Машин эвлүүлдэг тоглоомор тоглоо. Эвлүүлдэг тоглоомор юу хийдэг вэ? Ямар тоглоом юм хийж эвлүүлдэг вэ? Убууны гэр. Өмбүүний гэр хийдэг юм уу? Өөр ямар тоглоом байдаг вэ танай цэцэрлэгт? Зөдөө илүүлдэг тоглоомнууд байгаа юу тий? За, чи тэгвэл танай багшиг хэн гэдэг юм бэ? Эйбар сайжуур багш. Хоёр багштай хайртай юу? Хоёр багш нь чамайг хайрладаг уу? Хайрладаг. Цэцэрлэгийн чинь хамгийн хөгжөлтэй зүйл юу вэ? Тоглоом тоглоо, дуулаад гоё мэддэг үү? Ном үздэг. Юм үздэг үү те? Дасгал хийдэг үү? Цаарсэлдэг. Дасгал хийдэг те? Бас дуулдаг. Дуулдаг те? За чи тэгвэл ямар амьтанд дуртай вэ?
Чамд дуртай амьтан байгаа юу? Ногоон аслан Арслан уу? бас бай. За тэгвэл өөр амьтан дуртай юу чи? Түгүдэ жаан. Заан уу? Саяын үлгэр дээр гарсан заан дос чи дуртай юу? Оо тийм үү. За тэгвэл чи ер нь өнгө мэдэх үү? Мэнти саяг ул ягаанук болук харук мэдэн. Оо мэдх юм уу? Энэ өнгөнүүдийг мэдх юм байна тий. За тэгвэл үгүй гадаа сая чамайг ирэхэд гадаа юу арсан болоо? Жаан Цас уу? Оо тийм цас ороод зөндөө бол ингээд гадаа цас ороод цав цагаан болцсон байна тийм ээ? магаж болоо шид манад. Тийм үү. Чиний хамгийн дуртай хоол юу вэ? Чи ямар хоолнд дуртай вэ? Сүлдэ хоол. Шүлтэй хоолнд уу? Бас будаатай хоол. Будаатай хоолнд. Сүлдэ будаатай хоол. Оо тийм үү. Ээж нь чамд ер нь ямар хоол иж игүүл чи илүү дуртай вэ? Ээжийнхаа? Ямар хоолнд нь илүү дуртай вэ? Сүлдэ хоол, будаатай хоол. Шүлтэй хоол будаатай хоолнд л дуртай байна тий? Амар сайн хөвгтий. Би тэрийг идэх дуртай. Магаш тоглож ирсэн. Тэд парк төгчлээ гэсэн хавхуу болтой. Тэгэхээр дуудах. Чи парк дээр очиж ээж автаа тоглож исэн үү? Тоглож огж зийзавд. Оо тийм. Тэгээд чи бас цэцэрлэгийн гадаа гусуур нэр бас тоглож исэн үү? Ер нь тоглох ямар вэ? Бэдгүү толлоо надаа. Гусуур толлоо бэдгүү. Мэдгүй юу. Гэртэн тэгвэл ямар тоглоом байдаг? Машин байдаг уу чамд? Машин байдаг. Тэд мохин том байдаг. Тэд дугойн Эвдэрсэн юм уу? Оо тийм үү. Өөр ямар тоглоом байдаг? Өөр чи ямар гоё тоглоомор тоглоё гэж хүсдэг вэ ер нь? Байшин хийж үү? Байшин хийж. Дөрүүлжин дүрсээр ер нь байшин хийж үү? Оо тийм үү. За тэгвэл чи аав ээжтэйгээ хамт амьдарч ирсэн тий? Аав ээжийнх нь аль нэг нь аав ээж нь ер нь ямар амьтан байвал чамд гоё вэ? Ямар амьтан байсан бол гоё гэж боддог вэ чи? Үгүй магаас амтны өрөөлөд оршиж. Амьтны хүрээлээ орсон юм уу? Амьтны хүрээлэлд бол ямар амьтан байна? Өвч бас суу байсан. Шуу байсан уу? Бас хулган байсан. Хулган байсан уу? За өөр. Бас өөр танаа бабусик ийм хажиг байдаг. Ийм хажиг байсан. Оо тийм үү. Чи морь ундаггүй. Чи ер нь моринд хайртай юу? Хайртай. Тэдээ би жижигхэн моринд хайртай. Жижигхэн моринд хайртай юу? Чи ер нь бол морь тэгээд үхэр ямаа тиймээ хураг ишиг ер нь харж исэн хөдөө явсан уу чи? Тиймэрхүү амьтнууд зөндөө байна уу? Зөндөө морь байсан уу? Тэд магаас хонууд байгаагүй. Хонууд байгаагүй юу? Ишигнүүд байсан уу? Ямаа байсан уу? Байгаагүй. Зөндөө л морь л байсан уу? Гачхал мөн. Ганцхан морь байсан уу? Хон байдаггүй. Хон байхгүйсэн үү? Чи ер нь тэгвэл тугал харсан уу? Туг харсан. Би тугаа зэзэлдэг. Оо тийм үү. За чи ер нь дуу мэдэх үү? Ямар дуу мэдэх вэ? Абдбахтана эдбидхтана Аута дуди хата на хата би уодо би хата на имеди би хата на аута дуди дил хата на хата би навч би хата на чечгот прата на дилхихте на хата би. Оо, ямар мундыг юм бэ? Баяр хүргэе. Чи ер нь бол улсуудын туугийг мэдэх үү? Мэдэн. За тэгвэл хоёулаа хамтдаа нийлэх үү? За энэ ямар улсын туг юм болоо? Монгол.
Оо, Монгол улсын туг байна тий. За тэгвэл энэ ямар улсын туг юм бол? Канада, За, Канада улс. За тэгвэл энэ. Америк, Оо, Америкийн туг байна. За энэ. Израиль, Бразилийн байна тийм ээ. За энэ. Оо, Хятадын туг байна шүү дээ. За. Мексик, Оо, энэ. Аргентин, За. Ингилтерт, За. Япон, За энэ. Солонгос, За. Малайз. За энэ улсуудын тугийг чамд хэн зааж өгсөн бэ? Ээж, Оо ээжд нь зааж өгд ээжтэй хамт эднэрийг бүгдийн цэглэл сурсан уу? бас ани заадаг. Анаа бас зааж өгсөн үү? Ямар мундаг юм бэ ээж анаа хоёр нь тийм ээ? За миний анхны ярилцлага энэ удаагийн дугаараар Жанжуусын хүү маань оролцлоо. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.